Голомт банк Азийн хөгжлийн банкнаас урт хугацаатай хөнгөлөлттэй нөхцөлтэй 64 сая долларын санхүүжилт авч гэрээ байгууллаа. Ингэснээр дотоодын бизнес эрхлэгчдийн санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, байгаль орчинд ээлтэй, ур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох үйл ажиллагаа төслүүдийг дэмжих боломж нэмэгдэж байна. Энэ санхүүжилтийн хүрээнд Голомт банкны ногоон зээлийн бүтээгдэхүүнээр дамжуулан жижиг дунд бизнес эрхлэгчид тэр дундаа эмэгтэй бизнес эрхлэгчдэд хөнгөлөлттэй нөхцөл бүхий зээл олгоно. Мөн эрчим хүчний хэмнэлт, дулаан алдагдлыг бууруулах, цэвэр усны хэмнэлт, ус дахин ашиглах, доктортой хөдөө аж ахуйг хөгжүүлэх чиглэлийн бизнесийн үйл ажиллагаа төслүүдийг санхүүжүүлэх юм а. Ер нь Голомт банк бол энэ ногоон хөгжил, доктортой хөгжилт бол олон жил маш хариуцлагатайгаар тэргүүлж комитет ажиллаж ирсэн. Зөвөр бий болгох төлөө ажиллаж ирсэн. За энэний бас нэг том алхам нь өнөөдрийн энэ EDB компанийн 64 сая $64 санхүүжилтийн гэрээ болж байна. Тэгээд Голомт банкны хувьд за дараа хэрэгжүүлэлт төслүүдийнхаа бодсон ч гэсэн одоо маш чухал баяртай үйл явдал болж байгаа таа байна. Бид анхудаа уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох зээлийг олгож байна. Ингэснээр Монгол улсын эдийн засаг төрөлжих, уур амьсгалын өөрчлөлтийн эрсдлээс сэргийлэх боломжийг бүрдүүлж байна. Энэхүү санхүүжилтийн үйл ажиллагаанд Канада улс оролцож байгаад баяртай байна. Канад нь уур амьсгалын өөрчлөлт болон үүнээс үүдэж байгаа асуудлыг шийдвэрлэхэд дандаа сэргүй үгнэнд явж ирсэн. Монгол улсын агаар орчны бохирдлыг бууруулах, гэр хорооллого асуудлыг шийдвэрлэхэд хувь нэмэр оруулж байгаадаа баяртай байна. Голомт банк иргэдийн эрчим хүчний хэмнэлттэй байгаль орчинд ээлтэй хэрэглээг дэмжих зорилгоор гэр хороол болон цуслангийн бүсийн иргэдэд нарны эрчим хүчний систем, агаарын дулааны насоос зэрэг тоног төхөөрөмжийг уян хатан нөхцлөөр худалдан авах боломжийг бүрдүүлж байна.